Тэгэхээр Монгол Улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд Амгаланбаатар нарын 17 гишүүн өөрчлөлт оруулах саналыг гаргасан байна. Тэгэхээр аймаг нийслэл дүүргийн засаг даргын бүрийн эрхийг зарим агентлагийн удирдлагыг томилох, чөлөөлөх, эрх олгож бүрийн эрхийг нэмэгдүүлэх ийм төслийг оруулж ирж байгаа. Өнөөдөр хуулиараа аймаг дүүрэг нийслэлийн засаг дарга нийтдээ 26 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлагуудыг хамаарч байдаг. За энэний 7-гийнх нь удирдлагыг томилох, чөлөөлөх хуулиар олгогдсон юм эрхийг эдэлж байгаа. Түүн дээр нэмээд 7 агентлагийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрхийг энэ засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар, холбогдох хуулиудад өөрчлөлтийг оруулах замаар энэ эрхийг нэмэгдүүлье гэж байна. Тэгэхээр энэ бол эрэлхийлийг би өнөөдөр манайхны ярьдгаар босоо хөвтэй тогтолцооны улмаас үүсэж байгаа зөрчлийг шийдлийг хайж байгаа нэг хайгуул гэж би харж байгаа. Асуудлыг шийдэхийн төлөө явж байгааг нь би дэмжиж байгаа. Гэхдээ менежментийн шинжлэх ухаанаар энэ бол матрицын бүтцтэй ийм тохиолдолд гардаг ийм зөрчил маргааны асуудал байдаг. Миний бодож байгаагаар хэрвээ бид нар яг энэ байдлаар шийдэх юм бол бид нар төрийн алба, төрийн захиргааны хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтийн, шинжиллийн хоёр том зарчмын өөрчлөлтөөсөө бид нар ухарсан болно. 2008 онд төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулж төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах энэ зарчмыг нэвтрүүлсэн. Яагаад гэвэл сонгуулийн дараагаар төрийн албаа агчид маш ихээр халагддаг, солигддог. Тэгэхээр энийг зохицуулахын тулд төрийн албыг улс төрөөс ангид байлгана гэж шийдвэрлсэн байдаг. Хэрвээ бид нар энийг хэрэгжүүлээд явах юм бол магадгүй сонгуулийн дараагаар хууль бус томилгоонууд үндэслэгүй ажил албан тушаалаас нь халах зэрэг ийм асуудлуудыг магадгүй нэмэгдүүлж бас болзошгүй. Өөрөөр хэлэх юм бол төрийн албаа өшөө илүү улс төрийн нөлөөлөл рүү оруулах ийм талтай болно. Яагаад гэвэл засаг дарга бол өөрөө улс төрийн албан тушаалтан намын гишүүдийг багаа бүрдүүлэх гэдэг санаагаар төрийн албанд оруулах. За ингэснээр нөгөөд нэг бид нар чинь төрийн албаа мерит зарчмыг хэрэгжүүлээд тогтвортой мэрэгшсэн болгоё гэж бидний зорж яваа энэ алхмаас биднэрт ухрахад хүргэж болзошгүй байгаа. Тэгэхээр энийг бид нар бодох ёстой. Хоёр дахь ямар төрийн захиргааны шинжилэлт маань өнөөдрийн энэ эрэл хайгуул тодорхой хэмжээний бас хүндрэлийг үүсгэж болох юм бэ гэхээр 2011 оноос эхлээд Монгол улс үр дүнд чиглэсэн төрийн албыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр төсөв хуваарлах, төсвийн зардлыг хуваарлах, бас боловсон хүчний шийдвэрийг гаргах, ялангуяа удирдах албан тушаалныг томилох. Энэ шийдвэр бол төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын сайдуудад энэ эрх бол олгогдож байгаа. Хэрвээ өнөөдрийнх шиг ахаад 7 нийтдээ 14 агентлагийн удирдлагыг засаг дарга нар томилдог болоо явчих юм бол өөрийг нь томилдог, чөлөөлдөг засаг даргынхаа үгийг сонсох уу? Төсөв хөрөнгөхийн асуудлыг шийдээд төлөвлөгөө зорилгыг нь тодорхойлоод байгаа салбарын сайдын үүрэг даалгаврыг сонсох уу гэд тэр хүний хувьд бол нөгөө хоёрдмол байдал бол байсаар байх болно. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн дэвшүүлж байгаа энэ шийдэл бол менежментийн матрицын бүтцийн улмаас гарч ирдэг зөрчлийг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам гэж би бол харахгүй байгаа. Арга замыг энэ асуудлыг шийдэхийг явж байгааг бол би бүрэн дэмжиж байна. Энэ бол яах аргаас шийдлээ хүлээсэн асуудал бол мөн. Гэхдээ энэ дээр бид нар өшөө жахан бодож, тунгааж яаж нэг тогтвортой мэрэгшсэн төрийн албаа бэхжүүлэх үү? Яаж төрийн албыг үр дүнтэй За баярлалаа. За гишүүд үг гэлж дууслаа. Санал хураалтыг баасан гарагийн нэгдсэн чуулган тавилтанаар явуулсан. Дараагийн асуулт